Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Зөв-бичгийн дүрмийн цуврал хичээлээ багш нар үргье. Өнөөдөр өөлөө гүтээх хэл дагавар, нэрээ гүтээх, лагаа, илгаа давхрыг хэрхэн зөв бичих тухай хүргэнэ. Өөлөө гүтээх ил дагавар. Ишгээр төгссөн үгийн араас ил дагавар залгахдаа шууд залган бичдэг. Тоол, хөөл, аял гэх мэт. Ишиг давлаагоор төгссөн үгийн араас ил дагавар залгахдаа ишгийг ардаа авч бичнэ. Малгал, сумал, нумал, нэрэл гэх мэт. Заримдаг гээгүүлэгчээр төгссөн үгийн араас ил дагавар залгахдаа ишгийг өмнөө авч бичнэ. Тосол, усал гэх мэт. За энэ заримдаг гээгүүлэгчийн араас ил дагавар авахд ишгээ өмнөө аавна гэсэн дүрм маань гажих юм цөөн тохиолдлын юм үг байдаг. Энэ нь үгийн үндэс эвдэгдэх учир гаждаг байгаа. За хувцсал, хавтасл, үндэсэл, холтсол гэх мэт. Нэрээ гүтээх, лагаа, илгаа дагаврыг ялгах. За гээгүүлэгчээр төгссөн үгийн хойно лагаа, логоо дагаврыг бичнэ. Жишээлбэл бод, бодлого, зар, зарлага гэх мэт. Харин эгшиг ба зөөлний тэмдгээр төгссөн үгийн хойно илгаа, илгоо дагавар бичнэ. За жишээлбэл уугуулга, зорь, зорилго гэх мэт. За хүүхдүүдээ зөв бичгийн дүрмээ тогтоон нүдэлж тэмдэглэж аваарай. Баярлалаа.